Хүний эрхийн үндэсний комиссийн 2025 онд хүний эрхийн 1461 гомдол мэдээлэл хүлээн авч шалгажээ. Энэ нь 2024 оноос 15.3% өссөн үзүүлэлт юм. За энэ хүс нь хүний эрхийн зөрчил нэмэгдснээс гадна иргэд энэ талаар мэдлэг ойлголттой болсонтой холбоотой хэмээн тайлбарлалаа. Нийт гомдол мэдээллийн 77.1% нь нийслэлээс 22.6% нь орон нутгаас тэг 10.3% нь гадаадаас ирсэн байна. Хүний эрхийн үндэсний комисс сүүлийн 5 жилийн хугацаанд иргэдээс ирсэн гомдол мэдээллийг шалгахад түгээмэл шударгаар шүүлгэх эрх, хөдөлмөрлөх эрх, халдашгүй чөлөөтэй байх эрхийн зөрчил дийлэнх хувийг эзэлжээ. Хүний эрхийн үндэсний комисс өнгөрсөн жил 151 иргэний эрхийг эсэргээрсэн байна. Эрүүж байгаа гомдол мэдээлэл дүн шилгээгээд үздэг өнгөрсөн жилийн хугацаанд соёлын болон төрийн үйлчлэгээний салбаруудтай холбоотой гомдлын тоо бол өссөн үзүүлэлттэй байгаа. Өөрөөр хэлбэл соёлын байгууллагууд дээр хөдөлмөрлөх эрхийн зөрчлийн яттай агуулгатай гомдлууд бол нэмэгдэж байна. За мөн төрийн үйлчлэгээний байгууллагууд буюу боловсролын байгууллага, эмнэлгийн байгууллага. За ийм байгууллагууд дээр болохоор бас ажлын байрны дарамт хүч хэрэглэлтэй холбоотой гомдлын тоо өсөж байгаа. Мөн Улаанбаатарын дахин төлөвлөлттэй холбоотой гомдлолтой бас оны сүүлээр нэлээдгүй ирсэн. Гомдол мэдээллийн мөрөөр хүний эрхийн үндэсний комисс хүүхдийн мөнгөнд итгэмжийн дансыг битүүмжилж байна гэх иргэдийн гомдлыг шийдвэрлэжээ. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн албатан сургалт үр дүнгүй байсан тул зөвлөмж хөргүүлж агуулгыг сайжруулсан байна. Харин сүүлийн үед олон нийтийн сүлжээнд иргэдийн хувийн мэдээлэл бүхий бичлэгийг тавьж шүүх зөрчил нэмэгдэх болсон байна. Олон нийтийн буюу худалдаа үйлчлэгээний талбайд энэ хүн зөрчил гаргасан, улгаа хийсэн мэт бусдын эд зүйлсийг гэмтээжсэн тохиолдол хүчлэнгийн мэдээллийг бол аял тавиад байгаа нь өөрөө хүний эрхийн зөрчил дуудууд хүчний бичлэгийг зөвшөөрлөгөөр ашиглаж байгаа. Тухайн цагдаагийн байгууллагт нь шилжүүлээд шийдвэрлүүлэх юм ёстой. Тэгэхээр гэтэл олон нийтийн сүлжээнд тавьж давхар тухайн хүний нэр хүнд алдар хүнд халтаад байгаа бас ийм зөрчлүүд бол гарч байгаа. Яатай холбоотойгоор ийм гомдол бол одоогоор яриаггүй.